Mobicom корпорац нь Улаанбаатар хот болон орон нутгуудаар тун удахгүй дэвшилдэг буюу Carrier Aggregated 4G үйлчлэгийг нэвтрүүлэх болно. Mobicom корпорац нь хэд өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн 4G дата үйлчлэгийн хурдыг 2 дахин нэмэгдүүлж, онлын хувьд секундэд 225 мегабит хүргэх боломжтой LTE Advanced буюу Carrier Aggregation технологиг Монгол улсад анх удаага нэвтрүүлсэн. Энэхүү технологи нь нэгэн зэрэг олон суугаар сүлжээ дамжуулж, бие биенийгээ дэмжин ажилладаг бөгөөд хурдны ялгаа ямар байгааг дараах туршилтаар харуулъя. Бид сүлжээний хурдны ялгааг харуулахын тулд Galaxy Note 8, iPhone 6s Plus, Galaxy S8 гэсэн 3 загварын утсыг сонголоо. Эхний утсанд Mobicom 4G LTE Advanced, дараагийн утсанд Mobicom 4G, харин сүүлийн утсанд бусад операторын 4G сүлжээний хурдыг харуулна. Эхлээд 4G LTE Advanced сүлжээний хурдыг шалгаж үзцгээе. Татаж явах хурд секундэд 214,51 мегабит. Харин байршуулах хурд нь секундэд 48,56 мегабит байна. Харин одоо энгийн 4G сүлжээ. Татаж явах хурд секундэд 50,16 мегабит. Харин байршуулах хурд нь секундэд 24,26 мегабит. Одоо бусад операторын 4G сүлжээний хурдыг шалгаж үзье. Татаж явах хурд секундэд 976 мегабит. Байршуулах хурд секундэд 712 мегабит байна. Энд харагдаж байгаачлан 4G LTE Advanced сүлжээний хурд энгийн 4G сүлжээтэй харьцуулахад 4 дахин өндөр гарлаа. Учир нь Carrier Aggregation технологиг нэвтрүүлснээр 4G сүлжээний техникийн хурд нь секундэд 225 мегабит болох юм. Бид их хэмжээтэй дата татах туршилт хийсэн боловч iOS 11 үйлдвэрлэлийн системээр Wi-Fi-гүйгээр 150 мегабайтаас дээш хэмжээтэй аппликейшн татахыг зөвшөөрдөг учраас хурдны харьцуултыг зөвхөн Galaxy Note 8, Galaxy S8 загварууд дээр хийлээ. Дөрвж LTE Advanced сүлжээний хувьд 164 ГБ хэмжээтэй аппликейшнийг татахын тулд 2 минут 52 секунд зарцуулав. Харин бусад операторын 4G сүлжээ 7 минут өнгөрөхөд 21% нь татсан байсан юм. Одоогийн байдлаар Улаанбаатар Эрдэнэт хотуудын сонгогдсон цэгүүдэд LTE Advanced үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд Samsung Galaxy Note 8, Galaxy S8, S Plus, 2017 оны Samsung J7, J3, Huawei P10, PR Plus, P9 Lite болон LG G6, K10 загварын гар утаснуудыг ашиглаж байгаа Mobicom-ийн хэрэглэгчид Монголд хамгийн анхны хамгийн хурдан 4G LTE Advanced үйлчилгээг шууд ашиглах боломжтой юм. Харин iPhone төрлийн гар утастай хэрэглэгчид эх оны 2 дугаар улирлаас эхлэн 4G LTE Advanced үйлчилгээг ашиглах боломжтой болно. Mobicom корпорац нь LTE Advanced сүлжээг Монгол орны бүхий л томоохон суурин газруудад шат дараатаагаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.